Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол улсад асар хүлжилтгээтэй холбоотой харилцааг одоогоор нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд хэсэгчлэн зохицуулж байгаа боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин одоогоор бүрдээг байна. Үүний улмаас асар хүлжилтгээний хүртээмж, чанар хангалтгүй, хүний нөөцийн тогтолцоо төлөвшөөгүй, санхүүжилтийн их үүсвэр хязгаарлагдмал, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоо сул хэвээр байна. Мөн өдөр тутмын амьдралдаа бусдын тусламж дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн олон улс хүн амын насжилт, урт хугацааны асаргааны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд асар хүлжилгээг бие даасан эрх зүйн зохицуулалттай нийгмийн хамгааллын тогтолцооны чухал бүрэлдэхүүн болгон хөгжүүлж ирлээ. Иймд асар хүлжилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх, үйлчилгээний төрөл, хэлбэр, стандарт, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлагыг цогцоор нь зохицуулах зорилгоор асар хүлжилгээний тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл нь 10 бүлэг 30 зүйлээс бүрдэх бөгөөд дараах үндсэн зохицуулалтыг тусгалаа. Үүнд асар хүлжилгээний төрөл, хэлбэр, хамрах хүрээг тодорхойлох, гэрээр болон байгууллагад өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох. Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага, хүний нөөц, сургалт, мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэх. Үйлчилгээ авагчийн эрхийг хамгаалах, хүний эрхэнд суурилсан үйлчилгээний зарчмыг хэрэгжүүлэх. Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, үйлчилгээ худалдан авах болон олон их үүсвэрт санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх. Үйлчилгээний чанар, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох. Хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн тухай хууль заасан хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандалт, судалгаа, өр нөлөөний үнэлгээ хийж Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлагыг судаллаа. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон иргэдийн саналыг тусган боловсрууллаа. Түүнчлэн Герман, Япон, Бүгд найрамдах Солонгос улс зэрэг улс орны эрх зүйн зохицуулалт, парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Азийн сан, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын судалгааны үр дүнг ашиглалаа. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсад асар хүлжилгээ анх удаа бие даасан эрх зүйн зохицуулалттай болж, үйлчилгээний төрөл, стандарт, хүний нөөц, санхүүжилт, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрднэ. Ингэснээр ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж дэмжлэг шаардлагатай байгаа иргэд хэрэгцээ нөхцөлдөө тохирсон чанартай үйлчилгээг авах боломж өргөжөхөөс гадна гэр бүлийн асар хамгаалагчдын ачаалал буурч, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих нөхцөл байдал бүрдэх юм а. Мөн төр хувийн хэвшил, төрийн бас байгууллагын хамтын ажиллагаа өргөжин асар хүлжилгээний салбарт хөрөнгө оруулалт, инновац, мэрэгшсэн хүний нөөц хөгжих эрх зүйн үндэс бүртгэн зэрэгцээ, хүн амын насжилт, урт хугацааны асаргааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд нийцсэн тогтвортой үндэсний тогтолцоог бий болгох ач холбогдолтой юм а. Анхаарал тавьсанд баярлалаа.